Зээл хөөцөлтнө гэдэг ч бүүн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол? Зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна. Орон сууцны зээлийн даатгалын талаар танд мэдлэг олгох болно. Энэ сэдвээр бидэнтэй ярилцахаар Голомт банкны бизнес хөгжлийн газрын орон сууцны санхүүжилтийн хэлтсийн менежер Ундрам хэлсэн байгаа. Би орон сууцны зээл гэж сонсч байсан. Гэхдээ зээлийн даатгал гэж сонсч байгаагүй л дээ. Яг энэ ямар учиртай юм бэ? Ер нь бол альва зээл гэдэг бол ямар нэг төрлийн эрсдэл авал учирдаг. Төлбөрийн чадварын эрсдэл ч юм уу, одоо барьцаа хөрөнгөнд нь ямар нэг эрсдэл хохирол ч юм уу учрах байдлаар тэрийг хамгаалж байгаа даатгал гэж ойлгож байна. Орон сууцны зээл авахд заавал даатгах ёстой. Заавал даатгах ёстой. Энэ даатгал маань Монгол банкны 2008-2013 оны ипотекийн зээлийн журам зааснаар бүх банкн дээр бүх орон сууцны зээл даатгагдж явж байгаа. Тэгээд энэ даатгал маань хоёр төрөлтэй. Амнаас төрөнгийн гэсэн хоёр төрлийн даатгал хийгдэж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол Монгол банкны журам зааснаас гадна зээлийн гэрэн дээр зээлдэгч маань зөвшөөрсний дарга жил болгон сонгогдож явдаг даатгал байгаа. Тэгэхээр орон сууцны зээлийн даатгал нэрт ямар ашигтай вэ? Шинэ би орон сууцны зээл хөөцөлдөж байгаа бол заавал даатгуулах юм байна. Зээл авах гэж байгаа хүнд гэхээс илүү авсан хүнд ашигтай л да. Яг го даатгалын агуулгыг танилцуулахаар илүү ойлгомжтой болох бах. Амь насны даатгал гэдэг нь болохоор зээлдэгч нас барах эсвэл хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд зээлээ төлөх боломжгүй болно шүү дээ, тийм тохиолдолд тэр эрсдлийг хааж өгж байгаа даатгалахгүй юу? Амь насны даатгал гэдэг нэрчлэн тийм боловч энэ даатгалаас нөхөн төлбөр аваад тэр эрсдлийг хаана гэсэн үг. Энэ төрөнгийн даатгал нь болохоор манайх ч одоо банкуудын орон сууцны зээлэнд нь тухайн худалдаж авсан орон сууцны барьцаанд байдаг шүү дээ. Тэр барьцаа маань аливаа нэг эрсдлээс хамгаалагдах ёстой. Одоо 10-аас 15 жил бүр 20 жилээр даатгал хийлгэж барьцаанд байгаа учраас даатгал хийгдэж явж байгаа. Тэгээ усаалдах ч юм уу, цахилгааны гэмтлээс болоод шатах ч юм уу, тэг хэсэгчлэн шатах ч юм уу, тийм тохиолдол гарах юм бол бас даатгалаас нөхөн төлбөр аваад тэр нь удаан хугацаанд барьцаанд байлгаж байгаа хөрөнгөө таны хөрөнгийг даатгаж байгаа банк ч гэсэн барьцаанд байгаа хөрөнгөө даатгаж байгаа байхгүй юу? Тэрийг та одоо ямар нэг эрсдэл гарлаа гэхэд өөрөөсөө мөнгө гаргаж засварлахгүй гэдэг утгаараа зээлээ авсан хүндээ илүү үр ашигтай даатглаа гэдэг юм дээр. Урт хугацааны зээл авахд даатгал авж байгаа надад жишээ ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт байх уу? Байна. Тэр маань ер нь бол та 20 жилээр зээл авлаа гэхэд 20 удаа даатгал сунгах нь шүү дээ. За жилээр сунгана. Тэгэхээр тэр тохиолдолд одоо удаан хугацаагаар ингээд сунгаж байгаа гэсэн утгаараа тэр хүн зээлээ цаг хугацаанд нь төлдөг те. Өмнөх жилүүдийнхаа даатгалаа ингээд ерөөсөө сунгаалтаа цаг хугацаанд нь 1 жил алгасалгүй ингээд хийцэн хүний тохиолдолд хөнгөлт эдэлдэг. Тэр нь яаж эдэлдэг гэхээр 2 дахь жилээсээ нийт хураамжийнхаа 5%-ийг 3 дахь жилээсээ 10% гээд ингээд тэрнээс хойш дандаа 10% ингээд хөнгөлүүлээ явах боломжтой. Даатгалын хурамжнаас. Тэгэхээр хураамжийнхаа үнийн дүнгээс хөнгөлүүлж ийн гэдэг бол өндөр хэмжээний хөнгөлтөл гэсэн үг л дээ. Гол нь тэгэхээр энэ хөнгөлтийг авахын тулд бид нэр яг жилдээ даатгалын хурамжийг төлсөн байх шаардлагатай. Тий одоо дунд нь 1 жил алгасан ч юм уу те. Эсвэл зээлээ жоохон хоцроогоод ингээд асуудал болоод идэх хүн бол энэ хөнгөлтийг эдэлж чадахгүй нэ гэсэн. Зээл хөөцөлтнө гэдэг ч бүүн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол? Зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна. Зээлийн даатгал гэхээр даатгалын төлбөр бид нэр өндөр төлөх үү? Ер нь зээлийн төлөө давхар даатгал төлөх юм уу? Тийм, зээлээ төлөөд давхар жилд 1 удаа даатгалын төлбөр төлнө гэсэн үг. Зээлийн төлбөр болохоор сар болгон шүү дээ. Тийм, даатгалын төлбөр бол жилд 1 удаа төлөгдөнө гэсэн. Тэр зээлийн даатгалын төлбөр одоо миний авсан байрны үнийн дүнгээс хамаардаг дэдэж шүү байна. Тийм. Бодогдох дүн нь болохоор ерөнхийдөө эд хөрөнгөний даатгал нөгөө барьцаа хөрөнгөө даатгаад байгаа болохоор худалдаж авсан байрныхаа үнийн дүнгээс даатгалаа хийгээ авчна. Тэгээ жил болгон. Амь насны даатгал нь болохоор зээлээ даатгаж байгаа гэсэн утгаараа зээлээ төлж чадахгүй эрсдлээс даатгаж байгаа гэсэн утгаараа зээлийнхаа үлдэгдлээс жил болгон сунгагдаа явна гэсэн үг. Орон сууцны зээлийн даатгал за ер нь бол үндсэн 2 төрөл гэдэг тийм амь насны төрөнгийн гэдэг. Энэ хоёрыг хоёуланг нь хийх юм уу? Аль нэг нь би өөрөө сонгож хийх юм уу? Аль нэг нь сонгох гэсэн ойлголт байхгүй л дээ. Хоёулангийн заавал зэрэг даатгаад явна гэсэн үг. За. Тий. Одоо зээл авсан хүмүүс бүгд энэ даатгалыг төлөө явж байгаа юу?
төлөвд явж байгаа. Яг дунд нь жаахан алгасан юм бол байдаг. Гэхдээ тэрийг бол нөгөө хөнгөлт идэх гэсэн боломжоо алдаж ийн л гэсэн үг л дээ. Даатгалын нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгснөөс хойш даатгалын нэг тийм ямар нэг хувцас байна уу? Бага. Тэр нь ерөнхийдөө нэг хэмжээнээс хамаарна л да. Хэдэн төгрөгийн даатгал нь хэмжилж байгаа нь тий. Тэр хүн одоо 10 сая төгрөг юм уу, 100 сая төгрөг юм уу энэ гэдэг хэмжээнээс хамаарат ажлын 10-аас 15 хоногийн дотор шийдэгдээд мөнгө нь шилждэг байгаа. Тэгэхээр одоо бид нэр дорн сүнсний зээл хөдөлтөд байраа зээлээр авчлаа гэд тэгээд давхар даатгуулах юм байна. Голом банкнаас чинь би зээл хөдөлтөд танахаа зээл авчлаа. Даатгалаа би дахиад өөр компанид орчих үзлээ. Тэг нь Голомт банк яг даатгалын зуурчлагчийн эрх авсан компани гэж явна. Гэхдээ цаана даатгалын эрсдлээ хааж байгаа компаниуд нь тусдаа байдаг. Даатгалын компани гэж тусдаа санхүү зохицуулах орноос эрх авсан компаниуд байдаг. Тэр нь яг юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө манай дээр банктай гэрээ хийсэн хамтран ажиллах гэрээтэй даатгалын компаниас сонгож даатгалаа хийлгэнэ гэсэн үг. Тэгээ хийлгэхдээ заавал даатгалын компани дээр очихгүй банкн дээрээ хийлгэж чинь гэсэн үг. Манай банкны хувьд бол 3 даатгалын компанитай орон сууцны зээлээр даатгалтай байгаа. Гэрээтэй байгаа. Тэр нь Монгол даатгал, Мандал даатгал, Соёмб даатгал гэсэн 3 даатгалын компани байгаа. Тэгэхээр та энэ 3 даатгалын компаниас аль нэгийг сонгоод даатгалаа хийлгэнэ гэсэн үг. Даатгалын мэдээлэл бол зээл авах гэж хөөцөлдөгтөө банкнаас авчиж болно. Эсвэл та даатгалын компанир нь очиод мэдээлэлж авчиж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл. Тэгэхээр даатгалын компаниудаа бид нэр сонгохдоо ямар шалгуур тавих уу, яах вэ? Тухайн даатгалын компанийг сонгож гэрээ хийхдээ банк бол ямар үзүүлэлтийг харгалзаж үздэг юм гэхээр хамгийн нэгдүгээр санхүүгийн үзүүлэлтийг харна. Ашигтай компани юм уу те алдагдал ихтэй компани бол бас хэцүү. Тэгээ нөөц сангийн хэмжээ өмнөх жилүүдэд манай банкнд олгож ирсэн нөхөн төлбөрийн хэмжээ, манай банкнд болон бусад зээлдэгч даатгуулагч нартай олгож ирсэн нөхөн төлбөрийн хэмжээ, эрсдэл даах чадвар, өмнө манайтай ажиллаж байсан ажлын туршлага, хэмжилсэн нөхөн төлбөрийг ямар хугацаанд шийдэж өгч ирсэн энтергээтэй тэрийг харгалзаж үзээд банк тэр даатгалын одоо компаниудаас сонгож 3 даатгалын компаниг гэрээ хийчихэд байгаа байхгүй юу? Тийм үзүүлэлтүүд нь харгалзаж үзчихээж гэрээ хийдэг. Банк бол ингээд харьцангуй найдвартай гэсэн 3 даатгалын компани сонгочлоо л доо. Гэтэл бид нар чинь бол банк шиг тийм санхүүгийн боловсрал өндөртэй хүмүүс биш ингийн иргэд. Тийм. Тэгэхээр ингийн одоо орон сууцны зээл хүсэж байгаа бид нар даатгалынхаа энэ 3 компаниас та сонгоорой гэхэд бид нар одоо юу гэдэг юм бас яаж хувьдаа алийг гэж сонгох вэ гэж юу? Яг нийт одоо өргөн цар хүрээний хэмжээний сонголтын банк хийчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд та тэр 3 компаниас өмнө өөр одоо жолооч хариуцлагын даатгал энэ төр хийлгээд те ямар хугацаанд шийдүүлж авч ийсэн энэ компани аягүй дайжгүй энэ төр гэсэн утгаараа та өөрөө үзмжээрээ ч юм уу сонгож болно гэсэн үг байна. Тэр 3 даатгалын компани. Даатгалын хурамжийн талаар бол бид нар мэдээлэл алгалдаа. Тэгэхээр даатгалын хурамж одоо чинь би яаж тооцож бодох вэ? Зээлийн эргэн төлөлтийг бол та салбар дээр аль нэг салбар дээр очиод эсвэл нөгөө Голомт банк.com гэсэн сайтаас бас ороод тооцоолж болдог шүү дээ. Тэрэнд шиг сайт дээр бас даатгалын төлбөрөө нөхөд тооцоолоод авах боломжтой. Эсвэл салбар дээр бас нөгөө зээл хөдөлтөктөө зээлийн ажилтан дээр очиод тооцоолоод авах боломжтой. Тэгээд тэр бодуулахдаа бид нэр банкн дээр очиж бодуулах юм уу? Даатгалын компанид очиж бодуулах юм уу? Банкн дээр гэсэн. Банкн дээр очиж бодуулна тий. Банкн дээр ерөнхийдөө та даатгалын хураамжаа төлөөд даатгалын гэрээ гэдээ байгаа штэ. Тэрийгэ банкн дээрээсээ бичүүлээд одоо жолоочийн хариуцлагын даатгал хийлгэхэд танд нэг юм юу өгдөн штэ. Гэрээ өгдөн штэ. Машинда заавал авч яваарай гэдэг шиг тий. Тэрэн шиг гэрээгийн банкн дээр бичээд өгчдөг байхгүй юу? Тэгэхээр даатгалын компани дээр очих ямар ч шаардлагагүй гэсэн. Тэгээд энэ даатгалыг хийлгэхдээ хүмүүс одоо юун дээр алдаад байдгийг гэхээр яг юунаас хамгаалагдаад байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй л дээ. Одоо нэг банкн дээр даатгалаа хийлгэчээ даатгалын гэрээг аваад гэрээтэйгээ танилцаа те би одоо ямар эрсдлүүдээс даатгагдж байгаа. Одоо ус алдах юм бол би нөхөн төлбөр авах юм байна. Энийгээ засуулчих боломжтой юм байна те. Хөдөлмөрийн чадвар алдах юм бол би ийм хэмжээний нөхөн төлбөр авах юм байна. Энтэр гэдгийг мэдгүйгээс үндсэн зээлгч юм уу хамтран зээлгч айл нэг нас орчлаа гэхэд тэрийг нэг одоо банкнд хилдэггүй ч юм уу те. Хамгаалагдж байгаа эрсдлээ мэдгүйгээс болоод хугацаа алдаад нөхөн төлбөр авахгүй байх тохиолдол бас гараад идэг байхгүй юу. Тэгэхээр гэрээтэйгээ сайн танилцаад юунаас хамгаалагдж байгааг мэдмээр байгаа. Тэгээд дээрэс нь даатгал дээр ер нь орон сууцны зээлийн даатгалж гэлтгүү. Манайх энэ ийм одоо юу гэдэг эрсдлийг чинь л хамгаална. Тэгээ ийм эрсдлийг бол хамгаалахгүй гэж тодорхой байдаг шүү дээ. Гэтэл хүмүүс бол даатгцсан гэхээр л ерөөсөө юм л бол даатгалаас л нөхөн төлбөр авах юм байна гэж маргаа их үүсдэг байсан. Одоо ер нь орон сууцны зээлийн даатгалтай тийм байна уу? Яг хоёр талтай л да. Хүмүүс ч ер нь бол нэг хэсэг нь би ингээл даатгалтай
Тийм тохиолдол очлаа гэж гүйж шатдаг нэг хэсэг байна. За. Зарим нь болохоор нөгөө даатгалтайгаа мартцсан. Хийх ёстой юмыг хугацаанд нь хэлээгүйгээс бол нэгээд хоцорсон юмд бас гараад идэх байхгүй. Энийг хэлээд ингээд тэдэн төрлийн даатгалын хөтөлбөр авчих байсан байж тэгээд дараа нь мэдэх ч юм уу те. Тийм тохиолдол ийм хоёр төрлийн хүмүүс байна л да. Зээлдэгч нар байна. Төрөнгийн даатгал дээр яг жишээлээд ярьчаад 80 оноос өмнөх байрууд ихэвчлэн нөгөө нэг сантехник их муу болсон байдаг шүү дээ. Тэрэн дээр бол даатгалын компаниуд угаасаа даатгалын тухай хуультай зааснараа хэвийн илэгдэл хорогдолтой хөтөлбөр олгодог байхгүй юу? Тэгэхээр нөгөө дээр үеийн байрнууд чинь байсгээл нөгөө зэврэлт үүсээд ингээд энэ тэндээ цоороод байдаг. Тэр болгон дээрээ даатгал дээр очиод байдаг. Гэрээн дээр нүгэн заагаад өгсөн хэвийн илэгдэл хорогдол ийм юмыг яахгүй хөтөлбөр олохгүй гэж заасан байтал байн бай очих ч юм уу тийм тохиолдол байдаг. Зарим нь болохоор одоо жишээ нь паарн задраад одоо банны өрөөний нөгөө алчуур хатаагч ихэвчлэн задардаг л та. Тэрийг задраад ингээ яхад тэгвэл өөртөө сольждаг. Тэрийг бол шууд даатгалын компанид удаж үзүүлээд ингээ задарчлаад солиод өгөөчийг солиулах боломжтой. Ер нь тэгээ бид нар ч их айгуу залахгүй юм аа. Даатгал дээр за яг юун дээр чинь нөхөн төлбөр олгох уу, юу болоход нөхөн төлбөр олгохгүй вэ гэдгээ гэрэн дээр уг тодорхой байдаг уу? Байдаг. Зээлдэгчийн ямар нэг санаатай өвөлдлийн улмаас гарсан хохирлыг бол даатгалын компани хөндлөдөг. Одоо миний дурдж байгаа энэ нөхөн төлбөр олгодог гэсэн тохиолдлуудад бол одоо манай зээлдэгч даатгалын компани хоёрын хооронд хийгдэж байгаа гэрэн дээр байгаас гадна даатгалын тухай хууль дээр бас байгаа. Олохгүй нөхцлүүд нь. Тийм тэгэхээр тэгж ойлгоорой. Даатгалын компанид мэдээлэл одоо бүрдүүлж өгөхдөө хуурамч мэдээлэл бүрдүүлж өгсөн тий. Хоёр дахь тохиолдол нь. Дараагийн тохиолдол нь одоо нөгөө ийм эрсдлээс хамгаална гэд гэрэн дээр нь заасан байгаа шүү дээ. Тэрэнд одоо ороогүй эрсдлүүд байх юм бол тий тэрэнд өгөхгүй. Тэгээд хохирлыг буруутай этгээдээр одоо даатгалын компани нөхөн төлбөр өгөхөөс өмнө буруутай этгээдээр төлүүлсэн байх юм бол нөхөн төлбөр өгөхгүй. Тэгээд түрүүний нөгөө хэлсэн хэвийн илэгдэл хорогдол. Тэгээд нөгөө даатгалын материал бүрдүүлэх хугацаа гэж байдаг. Тий. Тохиолдол болсноос хойш 90 хоногийн дотор өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээсээ хоош материал бүрдүүлээд өгчвөл бас хугацаа хоцорчлоо гэд өгөхгүй тохиолдол. Зээл хөөцөлтөн гэдэг ч бүүн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна.